Студид эргэн тавтан байрал үзэгчтэй бид сая гайхалтай гоё захиаг та бүхэндээ уншиж танилцуулсан болвол одоо бидний зочны цаг эхлэх гэж байна. Тэгээд манай студид гайхалтай уран бүтээлч Амьд Домог за өчигдөр бол нэлийн сэтгэл зүгээ би бас бэлтгэлээ. Та бүхэн инээдгийг сонсоод шууд мэдсэн бах Монгол Улсын гавьяач жүжигчин дуучин Төмрийн Ариун агч маань хүрэлцэн ирсэн байна. Та студид тавтан байрлал нөө. Баярлалаа. Дэг намнаа хоёрт маш баярлалаа. Одоо бид нар отхон өдрүүд өнөөдөр маргааш шинэ он гарлаа. Тэгээ шинэ оны баярын мэнд хүргэе. Баярлалаа. Танд ч ихсэн баярын мэндийг хүргэе. За Ариун агчтэйгээ уулзаад ярилцсан гэсэн үнэхээр догтлол дүүрэн сүртэж байлаа. Тэгээд яг ороод ирсэн чинь үнэхээр бас юм халуун дулаан гоё 50 мэдрэмжийг өгч ямар сандрал алга байна. Тэгээд өнөөдөр студид урилгыг маань хүлээн авсан танд их баярлалаа. Тэгээд өдрийг өглөөг яаж эхлүүлөө хэдүүл бас их гоё. Хөнгөн яриа. Ямар сайхан байх вэ? Юу нь яаж эхлүүлдэг? Харин намайг өглөөг хүмүүс яаж эхлүүлдэг бас нэг тэдэлээс хосож байгаагүй. Гэтэ өглөөг би бол одоо бас бусад хүмүүсүүдээс бас арай өөр онцлогтой эхлүүлдэг. Ер нь жоох эртэж нэг 4:30-аас 5-ын хооронд ер нь бол босчдөг. Хэрвээ тоглолт маань орой таарвал заримдаа бас бага зэрэг хойшлуулдаг. Гэтэ хөвчлэн орой унтсан ч бай ер нь их эрт босчдөг. Багасаа юм авсан дадал зуршил гэдэг юм уу да тий аа маань их эртэж хүн байсан. Тэгээд өнөө өглөө би 5 цагт боссон. Тэгээ 5 цагт босоод тэгээ өглөө заавал залбирч эхэлдэг. Тэгээ залбираад тэгээд одоо өчигдрийнхөө төлөө одоо өдөр болох гэж байгаа ажил үйлсийн төлөө залбираад талархаад тэг ямар нэг алдаатай зүйлийг бусдад юм уу бусдыг шархлуулсан юм уу эсвэл нэг санаатай болон санаандгүй хийсэн зүйл ах юм бол тэрний төлөө гимшдэг. Тэгээд өдрөө даатгаад гэр бүл хааны ижил өр хүүхдүүдийн төлөө залбираад ээж хүн учраас тэгээд тэднийхэн төлөө заавал одоо зуучлан залбирдаг. Энэ бол одоо надад дадал зуршил болоод одоо бараг 4 жил болж байна. 4 жил болж байна. Яг нэг өөрөө би итгэгч учраас тий. Гайхалтай. Тэгж эхлүүлдэг тий. 2025 онд Ариун агч маань бол үнэхээр аслаа. Зүрх асан тоглолтоо хийлээ, дарханд хийлээ. Тэгээд бүр би бараг ойлгож ирсэн. Ягаад тэгэхээр би үзэж чадаагүй дээ. Би хөдөө байсан. Тэгээд би хөдөө сүлжээгүй газар байжгаад яг нөгөө аймгийн туу орж ирээд хамгийн ихэнд би уцаараа шалгасан зүйл нь Ариун агчийн тоглолтын нөгөө видеонуудыг тийм байна уу? Юу болсон бэ гэдэг ингээ хамгийн ихэнд шалгаж ирсэн айгуу сайн саналаа л да. Тэгээд энэ жилийн үед бол бас гайхалтай жил байлаа гэж харж байна. Таас дүгнээд ярил бараг алтан байгууллага хувь хүн болгоно 2025 оноо дүгнэж цэгэндэг энэ үе эхэлж байна. Тэгэхээр таны хувьд бол гайхалтай ассан жил байлаа гэж бас харж байгаа. Намна үзсэн үү? Би үзэж амжаагүй уучлаарай. Би бас яг альцгаа. Үнээр уучлаарай. Би яг үнээр яг үнийг хэлэхэд би таслбар бол авцсан. Бүр авчихсан байсан. Тэгээд би өөрөө гадаад явахаар тэгээд явчихсан. За бас тийм шалтгаантай хүмүүс зөндөө байсан тий. За ямар ч сан тоглолтын төлөө би бас баярлах, талархах хэрэгтэй болов. Яг тэгвэл тэр тоглолтод ирсэн үзэгч бүр магадгүй үзэж амжаагүй хүмүүс ч бас байгаа юм бэлээ. Тэгээд зарим нь бас билет авчаа, зарим нь үзэж чадаагүй, зарим нь орч чадаагүй гэд ингээд орч чадаагүй зөндөө байсан. Дотн гадна нийлээд бараг 40 гаруй мянган хүн цугларсан гэдэг ийм тоон бид нар судалгааг авсан. Тэгээд ямар тач үзэгчд маань үнэхээр тоглолтыг маань энэ олон жилийн туршид дуулсан энэ үнцнийг маань бас ойлгоод тэгээ бид нар бас урлагт маань бас ингэж зүдэд зүтгсэн бас хөдөлмөрийг маань бас ойлгоод олон хүмүүсүүд тоглолтыг маань зорж ирсэнд юуны түрүүнд үтсэнд тэгээд бас гайхалтай урмын үгээр бас хайрлсанд тэгээд тэр нь бүр ингээд бүр хэдээс сар давлгаалаад тэгээ ингээд бидэрт ингээд бүр чигүүр дал ургаад ямар гайхалтай юм бэ ингээд нэг л өдөр ингээд гайхалтайгаар хүмүүс миний тоглолтыг үзээд тэгээд тоглолт маань миний бодсноос бүр илүү болоод ингээд бүр нэг юм Европсын гайхалтай зүйл ингээд миний одоо тоглолтод уран бүтээлт маань энэ тоглолтын одоо хүрээнд болсон үйл явдлууд маань үнэхээр Европсын гайхалтай зүйлүүд болсон би талархъя. Тэг юуны үзэгчтэй талархъя. Тоглолт үзэгч олон сонсогч олонгүй шүтэн бишрэгчдэггүй байвал ямар байх гэсэн бэлээ те. Агт бидний бодсоос бүр хамаагүй бүр илүү хүн ирсэн. Бид яг урд нь би 2004 онд 2006 онд стадионд тоглолт хийжсэн. Нэг л үжиж тоглолт. Нөгөөх нь болохоор нэг л өдөр нөгөөх нь Best of Aruna гэдэг тоглолт. Ийм хоёр тоглолт хийжсэн. Тухайн үед бол нэг 25 мянган хүн
бас орж исэн. Гэтэ бүр юм чигчсэн орж байгаагүй. 25-аас 28 мянган хүн орж исэн гэж манай одоо гэр бүлийн маань хүн хэлжсэн л да. Тэгэхээр бид нар за ямар ч гэсэн бидэрт бол нэг 2 удаа тоглож исэн. Бах энэ онцлуудын туршид ер нь хийсэн тоглолтуудаа харахад бол энэ одоо үзэгчдийг хураасан байдлаар бид нар бас үзэгч олонд бас төдийлөн бас ингээд тодорхой хэмжээнд бол хөрсөн дуучаан гэдэгтээ бас баг зэрэг итгэвчтэй байсан. Бас санаа зовлт бас бага байсан. Хамгийн гол айдас нь юу байсан гэхээр тоглолтоо яаж 2019 оны тоглолтоос илүү давуулж хийх вэ гэдэг нэг тийм уран бүтээлч хүний нэг юм шаталт, уран бүтээлч хүний нэг бүтээлч байдал дотор нэг юмаа илүү хийж хэмсэн гэсэн нэг тийм шаталт айдас хоёр байсан. Тэгээд энэ мэдээч энэний төлөө би яах ёстой вэ гэвэл баг хамт олноо маш сайн бэлдэх хэрэгтэй. Баг хамт олонтойгоо яг нэгдмэл байдал дотор ажиллах хэрэгтэй. Тэгээ бүтээлч байдал дотор ажиллах хэрэгтэй байсан. Тэгээд энэ бол ганцхан ариунаа бол тайзан дээр гараад тоглолтоо дуулах ажлаа хариуцах ёстой. Энэ бүх зүйл дээр анхаарах ёстой. Харин баг хамт олон бол бусад ажлыг бол хийх ёстой. Тийм учраас тайзан дээр гарах перформанс буюу энэ үйл явц бол миний одоо 100% хариуцлагын ажил байсан учраас ядрахгүй байх тэгээд дээр нь бас өөрийнхөө нөөцийг бодох. Тэгээ энэ бүх зүйл надаас хамаарах учраас тэрэндээ баг зэрэг айцтай байсан гэдэг юм уу та. Тэгээ харахгүй гайхалтай тоглолт болсон зүрх асна гэд. Тэгээд энэ тоглолтын маань бас зүрх асна гэдэг нэрийг яг юунаас бодож та өгсөн бэ? Би бас харин дөнгөж сайн хаалганы цаан тайрээс содыг захидлын тухай тайр уншиж ах шүү те. Тэгэнгүүтээ асаараа асан гэдэг үг нийгэмд ингээд ямар хүчтэй нөлөөлцсөн байна те. Би асна нэрээ би аль хэдийн ассан штэ. Тэгээд одоо унтраагүй явж байгаа ч гэдэг юм уу те. Энэ үг өөрөө нөгөө ямар хүчтэй вэ гэдгийг бид нар бас энэ тоглолтоороо дамжуулж үгээр бид яаж хүмүүст эерэг нөлөөллийг өгч болдгийм бэ гэдгийг энэ тоглолтоор дамжуулж ойлгосон. Тэгээ миний энэ тоглолтын дээр бол тусдаа баг хамт олон зөвхөн нэрийн төлөө бүтэн 4 сарын турш судалгаа хийж ажилласан. Тэгээд бид нар одоо тоглолт эхлэхээс бараг 4 сарын өмнөөс нэгсэнд одоо оны өмнөөс гэдэг юм уу та 2025 онд тоглох байсан бол бид нар оны өмнөөс судалгааны ажлууд маань эхэлсэн. Тэр баг хамт олон маань ажиллаж байсан. Тэгээд энэ баг хамт олонтой бас талархах яагад зөвхөн нэрийг гаргахчил бид нар 4 сар өдөр шөнөгүй хуралдаж тэдний гаргасан судалгааг тэдний гаргасан брейнстормыг бид нар ингэж үзэж судалж ариунаа дээр хэрсэн бүх судалгаануудаа ингэж хараад ямар гоё юм бэ бас намайг ингэж харддаг юм байна штэ тэгээд баг маань зүрх асан гэдэг одоо бундан зүрх гэдэг ингэдэг штэ тий миний дуунуудаас судалгаа хийж хараад тэгээд бундан гэд нэрлэлчихээр бундан асахгүй штэ бундан зүрх асан гэчихээр болчихгүй болчихгод тэгээ баг маань ер нь ариунаа хичээ зүрхийг асаа гэдэг нэрийг өгье гэд баг хамтаа маань хэлсэн тэгээд би яхан бэ хэдүүлээ зарим нь асах ч юм уу асахгүй ч юм уу те ерөөсө зүрх асан гэж тунхаглаж л та те тунхаглая те тэр нь илүү хүмүүст ингээд шууд ингээд тунхаглажгаар энэ илүү хүчтэй сонсогдож ингээд тэгээд ингээд зүрх асан гэдэг ингээд тэг зүрх асан гэхээр хүмүүс яахлаараа зүрх хасдгийн гэд ингээ янз бүрээр бас ингээд шүмжүүд бол байсан л да. Гэхдээ бид нар бол тэрэнд эргэлзээгүй. Ягаад гэвэл бид тоглолтоороо хүний зүрх юугаар хасдгийг урам зоригоор асдаг, хүний зүрх дуугаар асдаг, хүний зүрх үгээр асдаг, хайраар асдаг, хүч чадлаар асдаг, ятгалгаар асдаг те. Хүний зүрх тэгээ одоо яа гэх химлэлээр асна гэл те. Ямар ч нөхцөл байдалд дотор эерэг байхын бол хүний зүрх асаж болно шүү дээ те. Тэгэхээр бид нар тэрийгэ өгнө гэдэгтээ илүү хэтгэлтэй байсан. Баг хамт олон маань концепцаа ч гэсэн бас тэр нь л илүү хандуулж хийсэн учраас маш их итгэмжтэй байсан. Тэгэхээр үг тэгж хүчтэй нийгэмд сайнаар нөлөөснийг хараад бидний хамгийн гол хараа байсан. Яг гэвэл үгээр дамжуулж, дууны нэрээр дамжуулж, тоглолтынхаа нэрээр дамжуулж хүмүүсүүдийг асаацгаая гэдэг ийм урайг бид нар бас өгсөө. Тэр нь өөрөө зүрхнээс зүрхэнд байх хэрэгтэй. Тэрээс зүгээр тархинд байх юм бол зөвхөн тархичийн ингээд нэг оюун ухаан ухамсар удирдахгүй бол ингээд өнгөрчдөг штэ тий. Тэгэхээр зүрхнээс зүрхэнд байх юм бол дуу хуур гэдэг чинь өөрөө нөгөө зүрхнээс зүрхэнд хүний сэтгэл оюун бодлыг удирдах чадвартай тийм хүчтэй зэвсэг учраас үгэн дээрээ бид нар маш их ач холбогдол өгсөн. Энэ тоглолт бол яалтчгүй урлагийн салбар тоглолт хийж исэн уран бүтээлчдийн тоглолтуудын ноён оргил бас байж болох үстэй бүр ингээд гайхалтай зохицолбор тоглолтыг яаж ямар стандартын дагуу хийж гүйцэтгэдэг ямар маркетингээр хийдин гэдэг зүйлийг бол бас нэлээд юм цензуур тавьсан тийм том хэмжээний дараагийн түвшинд гаргасан тоглолт юм болов гэж бас харсан. Тайр тэгдэг гэж байна уу тий. Ямар баярлалаа. Тэгээд ер нь хизэнээс аранаагч яг тоглолтоо хий гэсэн төлөвлөгөөг гаргасан байсан юм бэ. Нэлээд урт хугацааны процесс бас байсан болов гэж бас харж ийн. Сая нэр өгөхөд л 4 сарын хугацаа шаардсан гэхээр энэ тоглолтыг ер нь бас олон жилийн турш таасан гэж бодсон байсан уу? Ер нь
би нэг өөрөө тийм миний ертөнц өөрөө тийм одоо нэг тийм гоё бүтээлч ертөнцтэй. Тэгээ өөрөө их төсөөлдөг тэр болох гэж байгаа үйл явцаа ингээд маш их бодож тунгааж судалж бясалгаж им төсөөллийг өөртөө бий болгодог. Тэгээ мэдээж тэрний хадлаа би 3 жил залбирсан. Тоглолтынхоо төлөө гэтэл би өөрөө итгэвч хүн учраас бурхандаа даатгаж 3 жил залбирсан. Ягаад гэвэл бид нар бол зөвхөн махан биеийн бодлоор зөвхөн өөрийнхөө бодлоор ингээд нэг хязгаарлагдмал бодно шүү дээ. Тэгэнгүүт яг ингээд бурхантай хамт байна гэж бодохоор илүү хязгааргүйгээр сэтгэх тийм бүтээлч чанарыг өгөөч ээ, тийм хүчийг өгөөч ээ, тийм мэрэгүү хааныг өгөөч ээ гэж би гуйж их залбирсан. Тэгээд 3 жил залбирлынхаа хариултыг оны өмнө аваад манай баг хамт олон маань өөрсдөө санал тавьж орж ирээд тэгээд бид таны тоглолтын дээр таны тоглолтын түүхийг одоо легасиг бүтээлцмээр байна гэд ингээд баг хамт олон маань орж ирсэн. Тэгээд бид нар маш олон удаагийн уулзалтаар хамтарч ажиллахаар болсон. Энийг би ганцаар хийж чадахгүй байсан. Тэгээд мэдээч нэгдүгээрт бидний одоо бүтээгч бид нар одоо зарим тэнгэр гэдэг те янз бүрээр ярьдаг. Би бол бурхандаа итгэсэн учраас бурхан хамт байгаа учраас энэ тоглолт бол гайхалтай бүтээлч байдал дотор болно. Тэг хүмүүсүүдийг бас илгээсэн гэдэгтээ итгэсэн. Тийм учраас манай баг хамт олон бол үнэхээр стандартыг тогтооё. Дээр нь урлагийн соёл гэж ямар байдгийг бид нар бас харуулъя те. Энэ урлагаар дамжиж бид нар бас бүх төрлийн соёлыг одоо хандлагыг бий болгоё гэж би болгосон. Яагад бол бидний хандлага өөрөө яг энэ тоглолтоор дамжуулж олон хандлагуудыг бий болгоё. Тайзны соёлыг тийм ээ дэлгэц декорац дээр яг ямар одоо бас бүтээлч байдлыг, инновацлог байдлыг хийж болох уу гэд тэ. Жишээлбэл одоо тоглолт хөгжмийн найруулга дээр ямар одоо инновацлог байдлыг бас ингээд хийж болох уу? Дэлхийн чиг хандлагт яаж ойр тулах уу гэд ингээд бид нар маш их одоо тийм бүтээлч байдал дотор ажилласан. Гэтэ мэдээж алдаатай оноодоо жижиг сажиг зүйлүүд байсан. Гэтэ дийлэх нь онц сайн байсан гэж бас үзэж байгаа. Тий. Эргээд хэдүүлээ 8 сар руу буцаад очие тий. Тэгэхээр таны тэр үед хамгийн тод одоо үлдсэн дурсамж, мэдрэмж юу байсан бэ? Та бас сүүл төгсөн ярилцлаганда тайзанд гарахаасаа өмнө байнгын сандрал төгшөлтийг мэдэрдэг гэж хэлжсэн. Тэгэхээр бас тэр мэдрэмжээсээ тий. Ер нь бүхэн уран бүтээлж болж чадахгүй. Тэр дундаа бүр ийм гайхалтай бас амьд домог болж чадахгүй. Тэгэхээр тэр үед одоо танд ямар мэдрэмж илүү хөглөгдөж мэдрэгдэх юм бол айц гэхээсээ илүү бид нар имэйлт байдаг. Имэйлт тий. Яг бол нөгөө үзэгчдээс имэж штэ тий. Одоо тоглолт маань яг ингээд би ингээд бэлтгэл маань үнэхээр хангагдсан байсан боловч ингээ имэйлт тэрний имэйлтээр дамжуулаад нэг айц эргэлзээ баг зэрэг нэг эргэлзээ орж ирэл хоолоо маань яах болч гэдэг юм уу те. Тэгээ би 33 дуг дуулахта яг одоо зарим дээр энэ дуунууд дээр алтчих видэ те. Энэ дуун дээр өнгөмөнд хөрөхгүй болохгүй гэдэг. Ингээд нэг юм жоох эргэлзээ айцууд нэг юм дими юмд ингээд нэг уран бүтээлчгүн ингээд нэг жоох сатаардаг. Тэр нь ингээд нэг гинт ингээд нэг айц давтаал те. Эсвэл гинт нэг эргэлзээнд ороод те. За тэрэн дээр би нэг алдаад байсан яачих болч гэдэг юм уу те. Уг нь бэлтгэл хангагдсан. Би гарахад бэлэн гэд би хилцсэн мөртлөөсөө баг зэрэг эргэлзээ үүсэж жоох имэйлтүүд байдаг. Тэг үзэгчд маань бас яах болч гэдэг юм уу? Ямар хүлээж авах бол эсвэл би яг одоо тэр одоо ингээд үзэгчд ингээд стадионд битүү дүүрсэн багт би тэднийг удирдах чадах болооч гэдэг юм уу те. Нэг тиймэрхүү жоох имэйлтүүд байдаг. Гэтэл яг миний хүснэр болоогүй. Үнэхээр би тайзан дээр ихний 4 дуу дуулаад тавьширсан. Маш амар амгалан байсан. Тэгээд ингээд өөрийнхөө ингээд нэг юм урсдаг штэ тий. Ингээл цаанаасаа урсаал тэгэл нэг гой би сандралгүй хувцас өмсөн ч бараг секундээсээ төрүүлж өмсөөд тий. Тэр чинь 1 минут 40 секунд дотор хувцас өмсөх хэрэгтэй байсан чи би маш хурдтай бүр яг цэрэгцсэн хагас цэрэгчлтийн байдалтай тий. Дүр гэж хувцас өмсөөл ингээл гараад тэгэл хурдаа хувцас тайлал тэгэл залбирыг залбираал ингээл усаа уугаал ингээл дунд нь ингээд бүх юмыг амжуулаад гарч ирсэн. Нэг мэдсэн тоглолт болсон 3 цаг 30 минутын тоглолт дууссан байсан. Тэг би тоглолт дуусчихж байгаа юм уу гэд дахиад тэгээд ингээд за ариунагч ороороо гэл ингээл яг нөгөө найруулагч маань байнга надтай харьцаал ингэж байгаа штэ тий. Тэгэл ороороо гэсэн тэгээд би үг хэлнэ гэсэн чинь нэг үг хэлж чадаагүй нэг дутуу харцаа. Тэгээ би хүлээгээ суугаа за үзэгчд хүлээгээд гарахгүй штэ би гараад дахиад дуудуулаа тэг үг хэлчихгүй гэсэн чинь найруулж үгүй юу гэж байгаа юм бэ ариунагч бид нар бүх юма баталсан яг л тэр стандартынхаа дагуу л яг хэвээр та одоо ингээд болоо ариунагч та ажиллаа маш сайн л одоо амрах хэрэгтэй гэдгсэн. Үгүй үзэгчд бүр гарахгүй цаг болчлоо штэ одоо яах вэ гэж тэг би тайсны араас ингээд хараад үзэгчд хараад бас тэрэндээ тоглолт дууссан баг санаа зовоол тэг одоо тэг намайг юу гэж бодох болдоо гэдэг ингээд тэр
хүндэд яг бид нар ч хүүхчиг болчдаг те. Тэр ингээд нэг байгаа байдал хүүхчиг санаа зовж байгаа. Тэгэл яарал сандарч байгаа гэл тоглолтын өмнө хэд би баг 7 удаа 0 болсон шүү дээ. Ингээд нэг юу ингээд ойроо ойрхон ингээд бицмар санагдаад байгаа юм шиг мэдрэж түрэл те. Ингээд нэг юм аяг хөөрхөн юмуд байдаг бид нар. Тэгээ нэг үзэгч тэр болгон мэддгүү бид нар нэг ингэж байгаа л гардаг ч гэдэг юм уу те. Агт бид нар тийм хөөрхөн байн найл руу орох ч юм уу те. Тэгэл байн найруулагч бэлнүү гэлдэг. За байж гараа би гэлс гэлэг гэж. Нэг тийм хөөрхөн сандарлууд бол байдаг. Тэгээ энэ бол гэхдээ би байх ёстой жирийн зүйл гэж бодож байгаа. Тэгэл байх уу. Тийм байх ёстой жирийн зүйл гэж бодож. Сая Арана агч маань хэлж ин л да. Яг ингээд эргээ тайзан дээрээ гараад бас нэг үг хэлчмээр байсан санагдсан. Үзэгчтэй хандаад гээд тэр яг юу гэж хэлчихсэн бэ? Тийм яад бол яг монгол хүмүүс ч их тийм ярих дуртай байдаг юм тий. Тэгээ тоглолт бол их бага яриатай болсон. Бүгд ингээ араасаа том entertainment шоу яг тоглолтын стандартаар явдаг. Тэгээ би нөгөө энгийн тоглолт хийх үед үзэгчтэйгээ их яриад хошин ноол ингээл нэг ингэдэг хүн штэ. Тэгсэн чинь нэг тэр бан байхгүй болсон чинь нэг хуурай юм шиг санагдаад болдгоо. Тэр би нэг л юм дутуу үйсэн юм шиг. Тэг үзэгчд намайг дуулна. Өө нөгөөд ч одоо гарч ирээд дуулнаа гэд хүлээгээд исэн гэж байгаа байхгүй. Тэгээд би тэгсэн чинь тэрийг хийгээгүүдээ жоохон гимшээд тэгээд тайзан дээр одоо гарах уу яах уу ингээ үзэгчд гарахгүй штэ гэдэнгүүт үгүй хэрэггүй хариу нагч ингээд бид нар дуусах хэрэгтэй маа бид нар амжилтаа сайн хийлээ танд баярлалаа гэж ингэж байгаа. Тэгэхээр би тэгээд хэлэх байсан үг маань болохоор одоо мэдээж хэрэг яг нөгөө уламжилт ясаар үзэгч түмэндээ баярлаа. Ингээд энэ 40 жилийн туршид байсан. Ингээд нөгөө л одоо хэлэх хэвээр зүр сэтгэлдээ хадгалсан үгээ талархлын үгээл хэлэх байсан байх л да. Тэгээд тухайд би яаж хөглөгдөж хэлэх байснаа мэдэхгүй байна. Тэгээд тухайд ингээд багтаж ядаад үг хэлмээр санагдаал. Тэгээд нэг хуучин уламжилт ясаараа тийх гээд ингээд нэг тэр үйлдэлийг хийх гээд байсан. Тэгээд хийгээгүй орсон. Гэхдээ тэр маань бас яг л нөгөө стандартын дагуу ер нь дэлхийн ихэнх тоглолт дандаа тэгээд ингээд гоё ёслоод тэгээд дуусдаг штэ тий. Би энэ чи таны нөгөө нэг бас би ариун их чи яг тэр маркетингийн үйл ажиллагааны яг Morning Star-тай хамт дуулсан яг тэр хэсгээс хойш зүгээр л яг үнийг хэлэхэд зөв үнэхээр огшсон бүр ингэ. Бурхан минь тэг ингээд яг үндэ ингэсэн байгаа байхгүй. Яг таны дуугаар яг үндэ ингээд яг цангасан байгаа байхгүй. Тэгээд бэжсэн нь яг таныг хүлээжсэн танаас ингээд дахиад нэг юм хүсээд идэг хүн болгон дотроо зүгээр л яг юу байсан бол тэгтэл та яг дахиад нэг дараагийн төвшөнд тэгээд дээрэс нь одоо үед яг хослуулаад хамтд нь ингээд дараагийн төвшөнд дуугаа ингээд гаргаж ирж болт юм аа гэдэг баталж харуулах үед гүй тийм шүү дээ ариун агч. Гүй тийм ээ. Гал гэжтэй шүү. Гал тийм. Гүй тийм шүү дээ ариун агч. Яг юм чинь. Ирэл байсан байхгүй гэж. Шэр гэдэг. Тэгэл тэндээс хойш ингээл бүр ингээ манай найзууд тэгэл би чи өөрөө одоо ингээ 25 6-таа тэгэл манайхан бүгдээрээ ингээл баг Morning Star ч баг миний үе авах гэж бодож байна тийм. 23-тай. За баг л нэр тэр хавцаа л ингээ бид нар байгаа. Тэнгүү чи ингээл тэр үеийг сонсонгуудаа зүгээр за бүгд ингээл айр мараа зүгээр явцгаа игээл зүгээр шууд тэр үедээ шууд бүгдээрээ 5 10 зүгээр шууд тигтэй аваад за окей явна гэжтэй гээл би дундаас нь айгу муухай юм болоо. Тэгээд тэрээс ч буснууд бүгд үзэл найзуудаас асуугаал тэгсэн чинь ёо андаа ерөөсө орж чадахгүй байна гэж чихэлцээд байна гэд. Тэгэл тэрийг сонсоод вау ямар гоё болсон юм бэ гээл. Тэг би яг танаас асуухад одоо ер нь ингээд дараагийн уран бүтээл гэдэг зүйлсээс ер нь ингээд бүр дараагийн төвшөнд очихоор ер нь ингээд ийм хамтралууд коллабуудаас ер нь байгаа юу? Тийм шүү дээ. Бодсон төлөвсөн байгаа. Тэгээд нууц шууд ярих боломж байна. Ярихгүй яа. Азаа шиг surprise ах та тий. Жишээлбэл одоо боловсрол телевизээ хийсэн Immortal Songs ч гэсэн бас бид нар бас төлөвжил орсон, ярилцаж бас орсон. Тэгээ энэ ч гэсэн бас бидний хувьд бас тоглолтын PR бас байсан. Тэгээ одоо манай Wasabi хамтлагийг бол дийлхэн мэддэггүй. Харин хамгийн сонирхолтой нь сайн байна уу санаандгүй хонгор мань Wasabi хамтлагийн шинэ уран бүтээл ингэж ойлгосон гэж байгаа байхгүй шинэ үеийн хүүхдүүдтэй тэгээд ингүү тэр чинь бүр айл 2004 онд гарсан байсан дуу гэхийг нь мдээгүй тэгээд сүүлд ингээд зарим хүүхдүүд ингээд мэддэг болсон гэхээр дуу гэдэг бол өөр бас гайхалтай байгаас хичнээн бүр 2004 онд гарсан дуу шинэ үеийн залуучууд гарч ирээд өөрийнхоороо ингээд дуулахад шууд ингээд хүрээлж шүү. Тэгээ одоо би Wasabi-ийн тэднийг ингээд энэ шинэ үеийн залуучууд хөрж өгсөний буйнаар би одоо дахиад энэ дуугаа үзэгч олон дахиад өөрийнхоороо дуулж өгч шүү дээ. Тэгэхээр ингээд аль нь ингээд гайхалтайгаа энэ сэлгээ хийж өгч тий. Сэлгээ буюу сэргэлтийг аль нь талбартаа бас хийж өгч гин гэсэн үг тий. Одоо насны хувьд тий. Азаатаа дууснаар би азаагийн доод үеийнхэнд ингээд танигдаад тий. Азаа бас миний үеийнхэнд буюу тий. Арай төлбөрийн чадвартай арай өөр үзэгчдэд ингээд танигдаад Wasabi миний дуу дууснараа тий бас ингээд дараагийн үеийн залуучууд бас өө чи ариун агчийн дуу байсан юм байна шүү дээ гэдэг ингээд ямар гой сэлгээ болсон бэ тий аль нь та яг Винт
to win зарчим тий айлын нь одоо хожих зарчмаар явж ийн би тэгж гэж бас нэг бодоогүй. Бид нар нэг тийм төлөвлөлтөн дотор бас яваагүй. Ягаад гэвэл яг хөө ер нь шинийн залуучуудын бүсийг бүслэхэд бид нар хамтдаа байх хэрэгтэй байна. Хамтдаа уран бүтээл хийх хэрэгтэй байна. Бүр супер юм болно гэж үнэхээр бодоогүй байсан. Тэгсэн чинь дуу нь одоо 4 сарын дотор тий одоо бараг 9 саяхан үзэгч ин гэхэр чи YouTube дээр хандлт дээр ямар байгаа вэ те. Бүр үнэхээр гайхалтай бүр тий. Би яг тэр дуу сонссон. Баяр хүргэе. Бас энэ дуу сонсон азаата. Тий. Одоо энэ клип бас маш гоё болсон тий. Ингээд клипний зохиолыг аваад үзэх юм бол яг Morning Star буюу азаа одоо тий залуу үеийн болоод тэгээд хамтдаа ингэж байжгаад аав нь одоо салгаад тий тэгээд яг олон жилийн дараа ариун агч маань тий өөрийнх нь дууг нь дуулж байгаа гэдэг иймэрхүү. Тэр чинь азаа нөгөө би ахгүй да азаата тоглож байгаа. Тийш тэгээд яг зөв ойлгосон байна. Олон жилийн дараа та яг тайзан дээр дуулж гарч байгаа шүү дээ. Чи өтөлцсөн азаа ирээд тий хатсан залуу ирээд зогсож байгаа гэдэг. Энэ бол маш гоё юм утга зохиолтой. Энэ бас клипний ер нь зохиол болоод тий ер нь бүтсэн түүхийн ярил бас. Клипний зохиолыг бол клип хийсэн баг өөртөө манай найруулагчтай ярилцж гаргасан. Тэгээ би бол үнтэй яг зохиолд бол нэг ч оролцоогүй. Өөрийнхөө хувийн бэлтгэлтэй илүү анхаарсан. Тэгээд ариун агч азаа бол гэхдээ өөрөө тэгсэн. Би одоо нэг клипэндээ өөрөө тоглож үзмээр байна гэдгсэн. Тэнгүүд манай багийнхаа азааг гол дүртэн тоглуулъя гэд ингээд тоглосон. Тэгээд дөлгөө маань энэ дээр тоглосон тий. Тэгээд бүр зохиол нь бүр үнэхээр надаа өнгө бодог зохиол ойртын богчтой клип гараагүй тий манайхаа. Үнэхээр гоё клип болсон. 2025 он бол яхахгүй та зүрх аслаад зүгээр ерөөсө 2025 он бол тэгэл ерөөсө ариун нэгчлээ. Яг үндэ. Тийм гоё том тоглолт гарсангүй, ийм гоё клип гарсангүй. Ийм гоё вайрал болсон байсангүй, ийм олон хүнээр өөрийнхөө дууг дуулсан хүн байсангүй. Одоо 12 сар бол нэрээ үнэхээр бас ачаалттай байдаг. Бүр азаа байхаас та баг ингээд дүүтэйгээ хамт хөтөлцөөл явжлаа. Тэгэл ингээд азаа ариун агч би ирлээ гэж бид хоёроос баг бүх газруудад дуулсан. Хангалтад дуулсан. Тэгээд хүмүүс бүгд чамтаас чамгүйг захиалж байна. Тийм шүү дээ. Одоо яах юм бэ? Дандаа залуучуудад тоглолоо. Ерөөсө та нарын үеийн залуучууд хөхвийг мэдээлсэн. Бүх ерөөсө дандаа та нарын залуучууд ерөөсө энэ байгууллагаар дүүрсэн байдаг юм ба шүү дээ. Тэгээд бүр ингээд бүр залуу фэнүүдээ баг ингээд тэллээ. Үнэн тийм шүү. Ерөөсө хаашаа ч үгүй яг дандаа манай үеийнх бүр яг пик байгаа. Тэгээд яг манай үеийнхэн бол үс тань тайрт болсон. Манай ээж би бас нэрээ ташимтаас энийг уулзаад хэлчихв. Манай ээж бас ингээд наваг ингээд хөтлөөд гэж байгаа ариун нэгч ирэх гэж байгаа гээд тэгээд ингээд манай ээж ингээд танд гоё минь түргээрээ тэгээд ингээд гоё дэмждэг шүү. Үнэхээр сайхан бүсгүй шүү. Тэгээд яагаад ингээд гоё юм гоё гал цогтой гоё байдаг. Тэгээд энд нь бас дуртай хайртай шүү гэж хэлсэн. Тэгээд нууцыг нь асуугаарай гэсэн. Үгүй зүгээр гоё ингээд минь дэвшүүлэхээрээ үнэхээр гоё бүсгүй байдаг шүү гэж. Тэгээд манай ээж 60 оных тэгээд манай бас ээжийн дүүн тантай нөгөө нэг сургуульд бас байсан. Таны яг нэг анги нэг отхон баяр гэдэг байгаа. Оо тийм үү. Тэгээ яг нэг дээдлийн анги нээсэн шүү дээ. Тэгээ яг ийм байсан. Тэгээ үнэхээр гоё гэ. Тийм 52 яг мөм. Тэгээ яг тэрүүгээр мэддэг. Тэгээ таныг бас ингээд үнэхээр гоё бүсгүй байдаг. Тэгээ ингээд минь түргээрээ гэдгсэн. Оо баярлалаа. Ээжийнх нь мэдчилгээ хүлээж авлаа. Тэг ямар гайхалтай. Надад бас ариун агчтай холбоотой нэг түүх байдаг байхгүй юу? Би тэрийг ярьчихгаа. Ариун агч бол яг санахгүй байх л та. Тэгээд яг тэртех 2016 оны хавцаахаа би нөгөө хаавал дүүргийн нөгөө оргилийн тэнцээ Экос гэж салуун байдаг байхгүй. Тэнцээ би орж ирсэн. Тэг өсөө анзлуулсан. Яг ариун агч миний эсрэг талын сандал дээр сууж таарад. Тэгэд би ч тухайн үед дууч ариун агч байна да гэд харж ирсэн. Тэгээд яг ийм бор өнгийн плаж өмссөн. Би тухайн үед бас телевизэд нөгөө про бүх гээд явж ирсэн. Тэгээ өсөө анзлуулаад явжсэн чи ариун агч надад өө ямар гоё битээ ямар гоё охин бэ. Оо бас уршуулсан. Аюу гоё надад үг хэлжсэн бүр санаанаас гардгүй. Тэгэд би тэрэн дээр нэг жоохон харамсаж явдیں۔ Юу вэ гэхээр надад тийм гоё үг хэлж байхад тийм би тантай зураг авахулчих тхүү гэдэг ингээд хэлчихгүй те. Гэхдээ юм гэдэг бас их сонио учиртай байд юм байна. Өнөөдөр ингээд бид бас нэвтрүүлгийнхаа дараа зураг авахулдаг тийм. Хамтдаа ярьсан. Хамтдаа сууч тэгээ би тэр үед оо за баярлаа гэд өнгөрцөн. Тэгээд тэр үедээ би таныг ингээд сонсдгийг шүү, таныг ингээд биширдгийг шүү, зураг авахулъя гэд хэлчихгүй явдаа гэд. Тэгээд тухайн үед бас их бодож байлаа. Яг ийм олны танил ийм мундаг хүн те бас хин нэгэнд зүгээр ингээд энгийн хин нэгэнд маш сайхан харагдаж байгаа энэ гоё байгааг нь хэлж ийнэхээр илүү ийм гоё нээлттэй хүн юм байна да. Хүнд харагдаж байгаа шууд сайхан сэтгэлээ маш гоёор одоо хэлдэм байна гэдгийг би бас тэр тухайн үед мэдэрч ирсэн л да. Тэгэхээр ариун агчийн хувьд бас энэ их чухал зүйл байдаг бах та тийм хин нэгэн дурмын үгийг хэлэх, хин нэгний зүрхийг асах,
байх тийм их юм гоё нээлттэй зантай. Би ер нь миний хандлага тийм юм бэлээ. Би хүүхэд байхын нэг бусдыг урамшуулдаг. Тэгээ нээлттэй зүрх сэтгэлтэй тийм хүүхчиг тэг нэг юм хадгалдгүй тэг нэг чанга шударгуг юм уу ингээд өөртөө шудраг гэж болсон юм хилжүүл эргээд 3 секундын дараа нөгөөх мартцсан явж яадаг нөгөө ч магадгүй гомдцсон ч юм уу шархалцсан байгаа марцсан хөөе гэд ингээд явж яадаг нэг цагаахан чив шиг те нэг тийм нээлттэй зүрх сэтгэлтэй тэг би нэг бусдыг босгон байгуулах дуртай хүн юм шүү га ер нь залуучууд бол зөрөгтэй хамтран ажилладаг тэг зөрөгтэй хамтран ажиллахдаа тэдрийг ингээд маш сайн урамшуулдаг чадна чи чадна ингэн тэг чи энийг хийх юм бол дараа нь илүү туршлага хуримтлуулна чи зүгээр нэг бакалавр төгсний дайтай тийм туршлагыг хуримтлуулна шүү гэл ингэж урамшуулдаг те залуучуудыг тэгээд маш олон залуучууд надтай хамтран ажиллаад ер нь ингээд маш өндөрлөгт хүрсэн залуучууд их байдаг тэгэл одоо энэ нэг Skin Entertainment-ийн анар 2019 онд миний эмэгтэй дуучны соло дуучны хамгийн анхны миний тэнгэр шиг бай тоглолтын дээр Skin Entertainment анар миний тоглолтыг анх зохион байгуулж ирсэн тэгээ энэ entertainment show тоглолт гэдгийг яаж зохион байгуулдгийг магадгүй миний тоглолтоос бас суралцаад их туршлага хуримтлуулсан баг. Тэгээд дахиад сая стадионы тоглолтыг Skin Entertainment-ийн анар бас зөвхөн тоглолтын хэсгийг манай анар маань найруулгыг манай анар зохион байгуулсан. Арт талд ажиллаж байгаа баг бас ингээд тусдаа маш олон залуучууд орж ирсэн. Тэгэхээр яг энэ одоо залуучуудтай би нэг зоригтой ажилтг нь өөрөө ингээд зориулалт гаргаж ш тэд нар те. Тэгээд залуучуудаа золиосыг та нар өөрөө зориулт гаргаа. Дээрстэл гараад бид нар амжилтгүй болсон ч гэсэн энэ бидэнд маш их туршлага болно. Тийм учраас бити эрсдлээсээ те гой золиос гарга, зориулалт гарга. Тэгээ бидний хандлага өөрөө зөв байхад хүмүүст сайхан имийг өгье гэдэг энэ хандлага маань зөв учраас энэ өөрөө ингээд нийгэмдээ тоглолтоор дамжуулж ингэж сайнаар нөлөөлөх гэж тоглолт хийж байгаа учраас битгий бүү. Тэгээ бүгдээр зоригтой орё гэд ингээл маш сайн захыг нь мушгиж өгдөг. Тийм ч учраас тэд нар маань маш их урамшдаг. Тэг мэдээж дотор нь бид нар ингээд насны ялгаа байгаа учраас одоо ингээд та хоорондоо маргалдах гэдэг юм уу те зарим үе тэдний сэтгэлээр унгаах үг мүг хэлэх ийм юм бол байна. Гэхдээ энэ бол тухайн үеийн ажлын үйл явцад өрнж байгаа үйл явц учраас бид нар тэрэндээ бас ингээд эргээд уучлалт хийх юм уу буултгах юм уу за ингэчлээ шүү тэгчлээ шүү гэд ингээд бид нар тэрийгээ бас маш сайн ингэж бас зохицуулж чаддаг. Тэгээ энэ бол би залуу хүмүүстэй ажиллахад илүү дуртай. Яг бол миний өөрөө оюухан зүрх сэтгэл маань юм хөнгөн юм шиг байгаа. Гүнзгийрэл гайл ингээд эдгүүтэй өмсгөө загдаад ингэдгүү тэгэл урам зоригтой ороод за өглөө ариун агч нь гарч шүү манайхаа ингээл те би хотоос дасгалтаа явж шүү би ингэж шүү гэдэг тэгэхээр нөгөө хэдэд илүү их урам зориг өгдөг юм шиг байна. Тэгэхээр амьдаа өөрөөрөө жоох үлгэр жишээ өгөх юмсан гэдэг нэг тийм хандлагатай. Тийм учраас залуучууд маань надтай хамтран ажиллах үнэхээр дуртай байдаг тий. Ямар гоё юм бэ. Тэгэд яг тэр үгийг авчаад би үнэхээр их баярлж байсан. Ээжтэй хэлээд бас намайг ариуна гэж дууч ариуна ингээд ямар гоё хүн бэ гэж хэлсэн гээд боддоо гэд. Тэр бас гоё урмаг хэлсэн л шүү дээ. Хугацаанд бас байгаар нь үннийг те. Тий одоо ч гэсэн бас тэр үг бодогдтiin. Тэгээд их тэр үед их баярлж байсан шүү ариуна гэж бас яг хин нэгэнд хэрэгтэй үед нь бас тийм сайхан урмын үгийг хэлнэ гэдэг. Би тухайн үед яг пропто буюу одоо шалгалт одоо тий өгөх гээд явж исэн. Тэгэл ийм том хүнээс ийм сайхан үгийг сонсно гэдэг бол маш их урам зориг их хүчийг надад өгсөн. Одоо 6 хуудаараа Тинейж бүр заавал ахуулна. Тэгээд ариун нэгчээс бас асуухад ингээд ер нь одоо бид нар ч бас нэг шинэ жил болох гэж шүү дээ. Тэгээ одоо шинэ жилээр танд одоо ийм уламжлалч гэх юм уу нэг ийм одоо хийдэг зүйл байгаа юу одоо гэр бүлэрээ ч гэдэг юм уу те. Яг нэг ийм онцгой ач холбогдол өгдөг. Одоо нэг манай аав өөрөө Оросд Киев сургууль төгсөн инженер хүн байхгүй юу. Тэгээд ээж маань багш хүн. Тэгтээ ээж маань урлаг хайртай урлагийн хүн байсан. Тэгээд аавтаа суугаад аав маань урлагийн хүн болохгүй гээд ээж маань багш болсон байхгүй юу. Дуу хөгжийн багш болоод тэгээ миний цэцэрлэгийн дуу хөгжийн багш байсан. Тэгээ манад нэг тийм соёл байдаг. Яг одоо ширээгээ засдаг. Тэгээ ширээгээ шинжил болгоноор засдаг. Тэгээ ээжийн гарын хоо салаат гээд ингээл бид нар бүр ингээд тэр ингээ уламжлалт болоод хүүхэд байхасаа би тэр соёлыг тэгээд эхэлсэн. Тэгэл заавал ширээн дээрээ сууж хоол иддэг. Тэгээ бид нар ингээд шинжлэлийн баяр болоход ингээ аав ирээ суун. Тэгэл ээж бүх хоолуудаа ингээд бүх юмудаа бэлтсэн. Тэр ингээд бүр манай гэрт уламжлал болоод тогтсон. Одоо би шинжлээ бас яг тэгдэг. Одоо хэдийгээр ачаал ихтэй тоглол байсан ч би айлын эхнэр хүн гэргийн хүн гэдгээ мартаж болохгүй, ээж хүн гэдгээ мартаж болохгүй. Тэгээ тайзан дээр би цоглог дайч ариунаа байж болно те ингээл бусдыг асаадаг. А гэртээ орохоор би чинь эр нөхөртэй хүн те. Тэгэхээр эр нөхрийнхөө ширээндээ хойморт нь суулганд
гэрийн хоолоо яаж бэлдгүү би бүр торт ямар байх уу гэдгээ хүртэл боддог. За энэ жил миний торт яг ямар байх вэ гэл те. Тэгэл тэрийгээ судлаа л өөрөө. Тэгэл хаана гоё тортууд байна гэл. Жишээл одоо би энэ жил Централ Тавраас Централ Таврын Паул гэдэг тортыг Паул гэдэг одоо яг хийдэг Франц одоо жороор хийгддэг тортыг сонгож шээ те. Тэрийг бүр амтлагаа хийж үзээд тэгээ яг одоо гурил байна амд ороод уусч гинөө гэдгээр ингээд өөрөө идэж үжээ. Ста үнэн гоё амттай байна гэл тэгээ сонгодог. Тэнгүүтээ энэ жилийн өнгийг нөгөө илүү их нөгөө гялалтсан тоглолт маань их гоё гялалтсан. Тэгээ ер бусын амжилтаар 4 он жил байсан учраас одоо ингээ өөрийнхөө ширээнийхээ сервизийг хүртэл одоо ингээ бүр айларт сонгоод сарын өмнө авцсан. Тэрийг ингээд нэг мөнгөн ийм юутай оруулгатай одоо мөнгө гэдэг маань ингээ мөнгө оруулгатай тийм одоо сервизийг энэ жил одоо ширээнийхээ шин одоо ингээд юугаар ингээд сонгож авсан. Тэгээ одоо бүтээлгийн аж ахуй аагаа яах вэ гэл одоо хүмүүс илүү их тэр соёлд анхаардаг болсон байна шүү дээ. Ширээ засалт дээрээ те. Тэнийг ч гэсэн би бас өөртөө ингээд соёл болгоод өөрөө бас тэрэндээ гоё урамшаад ингээд ер нь ширээгээ засдаг. Энэ болоо миний хувьд бол уламжлал болсон. Тэгээд бид нар энэ жил хүнд хоол идэхгүй гэж нөхдөйгөө ярьсан. Тэгээ илүү хөнгө хоол идэх. Тэртээ тэгээ өдөр тутам бид нар сэрүүний улирал мах их идж байгаа учраас энэ жил ерөөхдөө ингээд гоё юм суши. Тэгээ суши гоё ингээд таньдаг одоо хүнээрээ захиалуулж хийлгүүлж байгаа. Тэгээд мэдээж хэрэг торт, кейк заавал байх хэрэгтэй. Би бол Мартин 8 төрс өдрөөрөө шинэ жил 2-оор бол торт дээр их ач холбогдол өгдөг. Бялуун дээрээ. Тэгээ өөрөө тэрийг бүр ингээ баяр хөөртэйгээр иддэг. Яг л тийм ач жаргалтай сахар иднэ гэл тэ. Яг нэг өдөр сахарыг иднэ гэл тэгж жагаад иддэг. Тэгээ бус өдөр нь тэрийг ингээ хязгаарлаждаг ч гэдэг юм уу тэ нөгөө урлагийн хуучраас нэг таргалах эрүүл мэндэ бодоод тэгээд уржигдэр нөхөртөө бялуугаа амтлуулсан чинь нөхөр бүр үнэхээр баяр хөөртэйс вау энэ л яста чигэн бялуу байна гэж манаа нөхөр тэ. Тэгэл тэгсэн тэрийг харангуйтаа маш их гоё баярлаад за миний сонголт зөв байсан байна гэд. Тэгээ би яг энэ дээр илүү хач холбогдлогдог. Тэгээ ингээд одоо өөрийнхөө баг хүү өдр дээр харахад яг хүү маань бас яг тэр ээжийнхэн тэр хийдэг хүүхдүүд маань энэ юу хийдэг юм бэлээ. Одоо ингээд нэг удаа хүү маань надад 3 сарын 8 миний баг хүү 3 сарын 8-нд надаа ширээ засч өгөөд тэгсэн чинь надад surprise ороод би Эрдэнэтээс тоглолтоор ирсэн чинь миний хүү ширээгээ засцсан. Тэгээд тэгсэн чинь яг ээжгээ ширээ засаад бялуу тэр бүх юмнуудыг ингээд Мартин 8-аар ингээд халбах сэрэмээрээ би яг ингээд нөгөө ингэж тавих хэвээр ингэдгийн салфетик ангих хэвээр шүү гэсэн чинь манай хүү яг тэрийг ингээд хийсэн мэс чи би ямар гайхалтай юм бэ миний ингээд эдэрт ойлгуулах гад ингээд тэ байнга ингээд үлгэр жишээ болсож ирсэн юм маань хүүд маань нөлөөлцсөн байж штэ гэд би бүр үнэхээр баярлж байсан. Тэгэхээр энэ бас уламжлагддаг юм байна лээ шүү тий. Яг нөгөө хүн юу тарин түүнийг хураана гэдэг шиг тийм бас өгж байгаа зүйлийг эргээд бас өөр хүүхдүүд нь бас өгдөг хэрэгжүүлдэг болохоор гайхалтай юм. Бяцхан Ариунагийн дурсамжинд шинэ жилийн бас гоё дурсамж байдаг болов. Таны дурсамжинд бит хоёр сая өөрсдөө ярьчлаа. Бит хоёрыг баг байхад жишээ нь гацуур модон дээр мөнгө тавиад тэр мөнгөө одоо хувааж авдаг гэдэг ч юм уу дурсамжууд бас байна. Тэгэхээр таны одоо дурсамжинд тийм шинэ жил баг балчир байхад нь ямар хамгийн нандин тэр дурсамжуудаасаа үзэгчтэйгээ хуваалцвал та юуг онцлох бол бидний шиг гацуур мод юм том байдгүй байлаа тийм. Тэгэд нэг дээр үе нэг Оросын нэг юм радион дээр одоо нэг дээрээ Оросын одоо юм ингээд бид нар чинь тавилга нэг юм Оросын юм тавилгууд байдаг гэсэн байхгүй. Тэгээд манайх чинь тавилгууд нэм бор өнгийн нэг хүнд те тавилгууд нь тэр нэг юм хуучны радион дээр маань ингээд жижигхэн ёлктой тэр үе ёлк чинь жижиг байдаг гэсэн. Тэгээд тэр жижигхэн ёлкыг хүлээнэ шинжил болохоор тэгээд нэг л хуучин ёлкол тавина. Тэр нь бүр он удаан жил тавигддаг солигддгүү те. Тэр ёлкоо мэддэг тоглоомч нэг нэмэгддгүү те. Хамгийн гол юм мөнгө те. Хи орж хитэн төрөг тавих бол гэдэг. Тэр шинжлээ орж иж байгаа хүмүүсийг харахад мөнгийг хараад тэгээд миний мөнгө тэд аваа ёлк бүгд тэнд орчлоо гэд. Тэгээ манайх чи 5 хүүхдтэй болохоор хинт нь яаж аав аваад кармалн тэгтээ аав одоо ингээд бидэрт нууцаар ч юм уу те ингээд өгнө штэ хуваарилтаа хийн те. Тэгэхээр мэдээж айлын том бол нэг тийм бас эрх мэдэлтэй байхгүй. Манай баг 2 дуу аав бол бүр ингээд нясалтагчгүй бүр тэгж эрхлүүлж өссөн байхгүй. Би чи айлын том болохоор ер нь ингээд нэг юм саваа маваа ингээд нэг юм шалгуур малгуур янз бүрийн сорилтонд оронд дүүнрээ ингэсэнгүү гэд албан бов аван те. Хамгийн айлын топ байсан учраас тэгээд дүүнэр илүү их тэр мөнгнөөс нь хүртдэг байсан. Тэгтээ аав нэг хай нэг жоох ууцсан мөцөд бол мөнгнөөс нь аав шүү. Тэгээд аав жоох мөнгө төр өгдөг те. Тэгэхээр аав бол тэр хуваарилтыг хийдэг байсан учраас бидний үчин тийм сахилга баттай ёс зүйтэй байсан. Тэгэхээр аав л тэрийг өгөөд хинд нь өгөн тэр нь тэгээд аав өгч байгаа учраас
аавын одоо тэр югаар л явна. Тэгэж би дураараа аавна гэж орилж болохгүй. Яг доороо дөрөв болохоор тийм шүү дээ. Тийм л байсан. Тэгээд мэдээч хэрэг бидний үед юм ховор байсан учраас чихэр тэгээд нэг мандарин хамгийн хорогддог байсан да. Тэгээд цагаан зефир одоо орсоор зефир гэдэг пастел гэдэг тэрийг би бол маш их хулгайлж иддэг. Шинжлэхээр өрдөнгөт ээж хаана хийж байгааг хараад тэгээ айлын том манай доод эрэгтэйдүү бид нар жигкэста тэр пастелийг сайн яста ээж хийсэн газрыг олоод иддэг байсан да. Тиймэрхүү байсан тий. Яргой би нэг танаас ер нь ингээд асуухад ингээд гэр бүлийн хүмүүжил таних нэлээд гоё ингээд бас гоё дулаахан өнгөрсөн гоё сонсогдоод тэгээ ер нь таны бас нөө ярилцлагуудаас харж исэн сонсч исэн. Тэгээ ер нь ингээд хамгийн гоё зүйл чинь гэр бүл байдаг хамгийн чухал одоо үндэс суурь одоо гэр бүлийн харилцаа гэр бүлийн бие биенийгээ хүндлэх штэ тэ. Тэгээ яг энийг яг яаж авч яваад байдгийг юм бэ тэ. Энэ талаас нь бас би нэг сонсомоор санагдаад одоо үед бол ингээл хүмүүсээс одоо ингээл их хоорондоо салан нийлнэ гэдэг юмнууд их болж байна. Тэгээд энд одоо юунд аач гэдгийг хоорондоо гэнтэж байдаг баг. Тэгээд эндээс таны зүгээс ер нь яаж энийг авч явдаг юм бэ тэ. Тэг би бол гэр бүл ер нь бол цэвэр байдал дотор ялангуяа эмэгтэй хүн гэргийн хүн. Одоо цэвэр байдал гэдэг нь бүтлаараа цэвэр байдалтай. Бид нар одоо янз бүрийн эр нөхрөө хуурах, одоо худлаа ярих тийм зүйлүүд бол байхгүй байх хэрэгтэй. Миний ёс зүйд байдаг. Тэг нөхрөөс эмээн, нөхрийн үг, нөхөр ингээ хэлээд мэдээж бид нар маргалт тухыг гарлаа гэхэд эргээд би маш их гимшдэг. За одоо би хатуу үг хэлжлээ. Миний энэ буруу байлаадаач гэдэг юм уу те. Нөхрийгээ би бол нэг тавьдаг. Яг л өрхийн тэргүүн. Эр хүнээ бид нар эрхэмлэн дээдлэх хэрэгтэй тий. Энэ уламжлалт энэ ёс зүй соёл гэдэг юм бол явах хэрэгтэй гэж боддог. Магадгүй энэ дорны гэр бүлүүдэд хамгийн их байдаг тий. Тэгж би хадгалагдаад яваасаа гэж үздэг. Яг л эмэгтэй хүн эр нөхрийнхаа дээр гарчих юм бол тэр орон зайг нь эзэлчих юм бол тэр айл гэр бүл эмэгцэгцтэй явна гэж би боддоггүй. Тийм учраас би нөхөр сайн ч бай, муу ч бай, уналттай ч бай, босолттойч бай, алдаатайч бай, оноотойч бай, эр нөхөр бол эр нөхөр өрхийн тэргүүл байх хэвээр. Би бол түүний хүзүү учраас тэр толгоо эр хүн байгаад байна шүү дээ тий. Тэгэхээр тэр толгойг би тэр хүний хийж байгаа тэр юм би сонсох хэрэгтэй гэж боддог. Би тэрэнд өөрөө хичээдэг. Тэрийг гарах юмсан гэж хичээдэг. Мэдээж хэрэг бид нар хэрэг би залуу байхдаа бид нар заримдаа түргэгддэг тийм ээ. Заримдаа буулт хийхгүй байх үе гардаг. Тийм үед бол залуу наснд бол тийм алдаа бол байна. Харин бид алдаанаасаа суралцаад эргээд гэр бүлээ бид нар урт удаах хугацааг нь үн цэнтэйгээр яаж хадгалж авч үлдэх вэ гэдэг бол энэ өөрөө одоо мэрэгүү хаан байх хэрэгтэй гэж боддог. Тэгэхээр амьдрал гэдэг бол ийм суу зал мэрэгүү хаан дотор явах хэрэгтэй шүү дээ тий. Тэнийг яаж тэнцвэртэйгээр авч явах вэ? Эр нөхөр ч гэсэн бас 100% бас төгс хүн бол биш учраас бид нар 100% төгс хүн биш учраас тэр одоо тэнцвэртэй байдлыг бид нар яаж биенийхээ алтааг нөхөж засаж чиний тэр чинь ийм байна гэдгийг одоо хайр дотор яаж үнийг хэлэх үү? Одоо ялангуяа хайр дотор үнийг хэлнэ гэдэг нь чухал байдаг юм байна л да. Бурхны номон дээр. Тэгэхээр бид нар хайр дотор үнийг хэлэхгүйгээр зүгээр чи тийм байх хэвээр ийм байх хэвээр гэд хүлийн зөвшөөрөхгүйгээр ер нь бол жирийн харилцаа нөгөө юм өөрийнхөө үзэл бодлыг үзэл санааг тулах гад идэх юм байна л да. Тэнгүүд хайр дотор үнийг хэлэхэд тэр чи арид зөөлө болоочж байгаа ч тийм. Тэгэхээр тэгж хэлэх хэвээр юм байна гэдэг энэ зүйлийг би нонжлуудад өөр дээр ингээд хэрэгжүүлж эхэлж байгаа. Ягаад гэвэл тэр даруй байдал, дүлгөөн байдал гэдэг зүйл чинь эр хүнд хамгийн их татагддаг юм байна гэдгийг ойлгоцсон учраас тэр хүн өрхийн тэргүүн учраас өрхийн тэргүүнд би хүндэтгэлтэй, дуулууртай бид нар бодол, үзэл санааг нь ойлгоод тэгээд мэдээч хэрэг тэр хүн хүсэж байгаа тэр хүний алсын харааг бид нар бас ойлгох хэрэгтэй. Тэр алсын хараанд бид яаж нэгдмэл байдал дотор нэг зүгт явах уу? Ээжийн бодлого ямар ах уу? Эр хүний бодлого ямар ах уу? Энэ хоёр бодлого цаанаасаа нийлэнгүүт энэ гэр бүлийн үнэт зүйл гэг бид яаж бий болох юм? Гэр бүлийн соёлыг яаж бий болох вэ гэдэг би эр нөхөр хамгийн хэрэгжүүлдэг. За энэ үнэхээр бидний өр хүүхдүүд нөлөөлөөд бидний өр хүүхдүүд цаашид уламжлуулад ээжийн харилцаа ямар байна. За ээж энэ дээрээ заримдаа төрөдөө далдаа гаргачдаг да. Тэгтээ ээж тэгсэн ч энэ дээрээ бас өөр болцсон байлээ шүү ч гэдэг юм уу те. Ээж энэ дээрээ бас өөртөө засарсан байлээ гэд. Энэ болгон маань эргээд ингээд гэр бүлд яг ингээд гэрэл давс болоод явах нь их чухал байдаг юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд ингэчих юм бол өр хүүхдүүд маань энийг бас хэрэгжүүлээсэ. Хэрэгжүүлэхгүй ч байж магадгүй те. Тухайн хүнээс шалтгаална шүү. Яг тэгвэл бид хүний оюун бодлыг тэр хүн болгоно өөр ингэсэн онцлогтой өөр ингэсэн үнэт зүйлтэй. Гэхдээ энэ зүйлийг өр хүүхдүүд маань хэрэгжүүлээд бусдаа бас сайнаар нөлөөлөд гэр бүлдээ сайнаар нөлөөлөд явал би үнэхээр талархан за би бас тэдэрт нөлөөлж чадсан байна, гэрэл давс болж чадсан байна гэж бодно. Хэрвээ нөлөөлөөгүй байх юм бол
магадгүй бас бид гэрэл давс бас болж чадаагүй эсвэл тэр тухайн хүнээсээ бас байж магадгүй тий. Тэгэхээр энэ болгоныг бид нар бас хоёр талдаа үзэх хэрэгтэй. Би бол гэр бүлдээ эр нөхрөө бол эрхэмлэн дээдэлж хүндэлж түүнийг сонсож түүний хийх гэж байгаа бүх зүйлд зориулалт золиос эрсдлийг гаргадаг тийм ихнэр хүн гэж би өөрийгөө хэлнэ. Ягдвал золиос зориулалт эрсдэл тэр бүх юм гарахгүйгээр би тэр манад зогсож чадахгүй бол тэр хүнийг би ойлгохгүй бол би ихнэр байгаад яах юм бэ? Гэргий байгаад яах юм бэ? Тэгвэл тэгэл ганцаараа л явчих хэрэгтэй байхгүй тий. Яа гайхалтай бүр. Амар монтиг. Би бүр яг ийм ихнэртэй. Бүр ингэ цаанасаа ёо ихнэртэй болмоор санагдлаа. Баа ямар сайн. Ариун хичээсээс илүү тодруулаад асуучмаар байна л да. Юу вэ гэхлээр бас нөгөө олон залуу охид бүсгүүчүүд маань үзэн найлын гэргий бас эмэгтэйчүүд маань үзэн тэгэхээр хайр дотор үннийг хэлнэ гэхээр ер нь бас ямар ойлголт явж гин зүгээр илүү энгийн байдлаар тайлбарлавал тийм. Хайр дотор үннийг хэлнэ гэд бид нар их ихтэй эмэгтэйчүүд ер нь нөхөртөөгөө харилцаан дээрээ дуугаа айгу ингээ хүчтэй болгоол орилж шахраал бид нар илүү сэтгэл хөдлөл мэдрэмжээр ингээ бид нар сэтгэл хөдлөлөөрөө удирдуулаад бид нар ингээ юугаа алдчихдаг штэ. Тэг ингээд нэг удирдамжаа алдчихдаг байхгүй. Гинт уурлангуудаа эмгтэн хүмүүс ч арай илүү ингээд нээлттэй зүрхстэл чи яагаад тэгээд гэл ингээд юм хашрах орилж эрэгтэй хүн тэгэхээр тийм юм хүлээж авдаг юм байна. Эрэгтэй хүн чинь илүү нэг юм дотогшоогоо одоо Монгол ирчүүдтэй ингээд нэг тэр болгон ингээл тэрслүү байгаал ингээд идэггүй байлээ. Ер нь би ингээл он жилүүдийн явцад ингээл нөхөртөө одоо 27 жил харилцаж байхад манай нөхрийн бол онцлог тийм. Одоо ингээл миний өмнөөс орилж хашгираал юм шидлээл гэдэг юм уу тийм соёлтой тийм хүмүүжлэлтэй хүн бол биш. Миний эргэн тойронд байгаа хүүгээ харахад бол манай хүүч гэсэн их даруй зүрх сэтгэлтэй. Тэгээ нэг юм ямар ч үс нэг юм түрэгдээд орилж шахраад ингээд байхгүй. Тэгэхээр бид тэр амар тайвныг тогтоогч нь юутай ерөөлтэй вэ гэдэг үг Бурхын ном дээр байдаг. Тэгээ ер нь бол амар тайвныг тогтоогч нар нь ээж хүн байх хэрэгтэй юм байна гэдгийг би ойлгосон. Яг бол ээж хүн тэнд орилол хашгираал тэгэл та нарстаа муу сайнууд би одоо өстой ингээл бүх юмыг зэгчилж яхад ингэ чинь ингээл тэнгүү тэр дуу хоолой ямар сонсогдох вэ? Тэр хашгираа. Тэр нь хайр дотор биш болчихж байгаа байхгүй. Тэнгүү тэр нь ээлдэг дөлгөө заруугаар минийхөө өнөөдөр нэг ингээд ингэчүүл яах вэ? Тэ ингээд нэг сурамжтай үгээ хэлэхдээ хүртэл мессежээр те ямаа явуулаа шидээл зүрх сэтгэлийн зөөлөх хэрэгтэй байна шүү дээ. Бид нар зүрх сэтгэлийн зөөлөхгүйгээр шууд бид нар тулгачаар дайралт ороод тэр хүүхд эргээд дотгошоогоо ороод бүх юм хаачдаг байхгүй зүрх сэтгэл. Тийм учраас ер нь хөртөө бид нар тэр хаалтыг үсэхгүй тул тэр шарахыг өгөхгүй тул бид нар мэдээж амьдралдаа хайртай хүмүүсээ зүйл маш олон удаа шархлуулсан байж таарна шүү дээ. Ер нь ингээд амьдрал дээр хахад бид нар хамгийн хайртай хүмүүсүүдээ хамгийн хайртай хүнд шархлуулдаг юм байна гэдгийг би амьдралаас ойлгож авсан. Хамгийн хайртай хүмүүсүүд хамгийн хайртай хүндээ хатуу ханддаг юм байна. Хатуу зүрх сэтгэлээр хандаад байдаг юм байна. Яг үл нэг ойлгоно гэд чи миний хайртай хүн юм чинь тэр намайг ингэстөө энэ хүлэн зөвшөөрөх ёстой ч гэдэг юм уу те. Тэр хатуу зүрх сэтгэлээр хандаад байдаг учраас хамгийн хайртай хүмүүс чинь хамгийн их шархавцсан байдаг. Ер нь хүн хамгийн хайртай хүмүүсээс л хамгийн их шарх аваад тэгээ тэр нь хүчирхийлэл байна гэдгийг мэдхгүйгээр дотроо шархлаад ингээд насан туршдаа тэр шархаараа амьдарчдаг юм байлээ. Тийм учраас тэр хайр дотор ээлдэг те арай ухааралтай. Тэгээд нэг ярилцаад нээлттэй зүрх сэтгэлтэй миний хайнаа чи нэг яг ингээд байна те чи яг энэний үр дагаврыг мэдэж гин үү те энэний үр дагавар нь ийм эцэстээ энэ чамайг ийм байдалд хүргэнэ гэдгийг минийхөө мэдэж гин үү. За үнэхээр тэр хүн ойлгохгүй тэр хүн үнэхээр ухамсарын төвшөнд ойлгож авахгүй зөвхөн ил ухамсараараа хүлээж аваад ингүүл одоо уучлаарай те би тэр хүнийг өөрчилж чадахгүй. За одоо өстө бурхан л өөрчилдөг юм уу те эсвэл одоо өөр хин нэгэн өөрчилж магадгүй. Тийм учраас тэгж нэг тийм харилцаа үүсгээд үзээсэй гэж би ээжүүдийг, эхнэрүүдийг, гэргийн нарыг хайр дотор те ээлдэг дүлгэн, дуулууртай сонсоод тэгээд нэг гоё ингээд арай өөр мэрэгүү ханаар үзээч гэж өөр ингээд яах юм гэж үзээ. Тэгвэл бид нар ингээд орилж шахарснаар, тэрслүү байснаар, зөрүүд байснаар, хүчээр имийг тулгаснаар энэ маань өөрөө эцтэй хүчирхийл буюу нөгөө нарциссист гэдэг хүнийг бид нар өөрсдөө бий болгох гэдэг шүү дээ. Тэгснээр амьдралд юу ч шидэхгүй байхгүй. Тийм шүү дээ. Юу ч шидэхгүй. Манай одоо нөхөр яг үзээ сууж байгаа. Тэгэл жоохон ууралт гингүүт чи ариун агч хэлсэн үгийг санаж гинөө гэдэг. Чамд хэлээ үсттэй гэж хэллээ. Бурхны хүн дэдгийг ууран дээр нар бууж аргаасаа гэж. Бид нар ууран дээрээ нар жаргалчдаг. Тэгээд нөгөө бид нар амандаа манаач тавьж сурчвал тий. Би одоо тэгдэг. Би ер нь бас жоохон залуудаа их түргэн маш их түргэн ингээд хурдан юмыг бодохгүйгээр хэлцдэг тий. Тийм одоо бүсгүй байлаа залуу охин байл. Тэгээ одоо би дандаа тэгж залбирдаг. Тэгээд миний аманд манаач тавьж өгөөч.
Тэгээд амнаас үг гарахтаа бас мэрэгүү ухаанаар намайг удирдах өгөөч гэж одоо залбирдаг. Тэгээ амандаа манаач тавиад ингээ оюун бодлоо удирдаа суучаар нэг удаа би 30 минутыг бүсгүүчүүд хоорондоо хэрэлдэвэ. Ингээд хэрэлддэг шүү дээ ингээ маргалтаа. Тэгээ чи би гэл тэр эмэгтэйчүүд 30 минут ингээд маргалтаад ингээд би 30 минут нэг ч амаа нэггүй. Ингээд бүр чимээгүй байсан. Тэг би тэрэндээ таларс хуч ариунаа байсан бол өста нөгөө байдаг чи тийм би ингээд шүүгээл эсвэл хин нэгнийхээ өөрийнхөө таалагддаг хүнийхээ талд гараал те. Одоо ингээд бас ингээд хуваагдах нь шүү дээ. Тэг би бусдыг шүүх нь шүү дээ те. Тэнгүүд би тэгээгүй би бүр ингээд өөрөө бүр гайхсан. Яг л би тэрийг өөр дээрээ хэрэгжүүлээд хэлж штэ. Бид нар ингээд нэг бусдаас алдаа хаад байдаг. Гэтэл яг эцсийн эцэд өөрт хамгийн том алдаа тэр зүрүүд тэрслүү амандаа манаач тавьдгүү тэгэл би юм гэдэг тулгадаг тэр үзэл санаа өөрт л байдгийн бэлээ. Тэнгүүт өөрөө ам дээр манаач тавьд ирэнгүүт дараа нөгөө хэдтэй ухаантай үг хэлэнгүүт нөгөө найруулнаа туурсахгүй яаж вэ? Бүр юм ямар гайхалтай юм бэ. Тэгээд дараа нь ингээд тайван тэдрийг тайвширсны дараа миний найз нэг инкста байсан билүү гэд нөгөө хайр дотор үнийг хэлэхээр энэ өөрөө ямар өөр хандлага болж байна тийм. Энэ бол хандлага байхгүй тийм. Энэ бол өөртөө одоо өөрчлөлтийг хийх гэж байгаа тэр шийдвэр манаач тавьж байгаа байдал тийм. Нэг юм асуумаар санагдчихээн л да. Манай ерөнхий продюсер бол ерөнхийдөө нөгөө цаг дуусах чиглэлийг өгч байна. Гэхдээ би нэг хитэн асуултууд яг Ариуна хичээс асууна гэж төлөвлөсөн байсан юм аа. Тэгээд Ариуна хичээ маань хувьд ер нь 20 настай эмэгтэй, 30 настай эмэгтэй, 40 настай эмэгтэй, 50 насны одоо энэ онцлогууд бас юу гэж ажиглагддаг вэ? Одоо Монголд юу гэдгийг 30 гараад ирэхээр л авгаа оллооч гэдэг юм уу тий. Нэг иймэрхүү сонин хандлагууд байдаг л да. Тэгэхээр таны бас энэ туулж өнгөрүүлсэн хугацаанд 20 настай эмэгтэй, 30 настай эмэгтэй, 40 настай эмэгтэй, зарим талаараа 40 настай амьдрал цэцгэлдэг гэж ярьдаг тий. Тэгэхээр та бас энийг нэг өөрийнхөө хувьд ингээд хэлвэл маш богинохгүйгээр л хэлдэг. Би яг одоо эдэр насны эмэгтэй. Одоо 59 хүрлээ тий он гараад. Тэгэхээр юу гэж би хэлэх вэ гэхээр ер нь яг сая тоглолтын үед бид нар ингээд ивент тэтгэвч спонсор гэдэг ингээд манай баг ингээд маш олон газруудаар явсан. Тэнгүүд бидний ерөөхдөө бол одоо баг ингээд ахмадуудын тоонд үзээд ер нь тэр тал дээр ингээд баг ингээд ивэл орж ирэхгүй байгаад байсан. Одоо ингээд тэтгэх зүйл дээр ивэл орж ирэхгүй байгаад байсан. Тэнгүүд бид нар одоо өтөлцсөн байна те одоо ахмадууд гэж үзэж штэ хүмүүсүү те. Гэтэл бид нар бол зүрх сэтгэлдээ бол уран бүтээл чивээрээ байгаа, дайчин хിവэрээ байгаа, бүтээл чивээрээ байгаа. Тэр хандлагууд нь хിവэрээ байгаад байдаг. Гэтэл хүмүүсүүд харахтаа бол тэгж дүгндэг байсан юм байна лээ. Тэгээд би тэгж бодохдоо юу гэж бодсон гэхээр энэ манай монголчуудын уламжлалт сэтгэлгээнд их байна да гэж бодсон. Ялангуяа одоо хуучны компани захирлуудын хандлага бодож байгаа бодлон те за нөгөө л байдаг Ариуна нөгөө л байдаг Кинч гэдгийг те нэг тэгж хандаад байна уу да гэж би бас хараад тэгээд би бодохдоо ихэр за би маш сайнэр хичээх хэрэгтэй юм байна. Энэ тоглолтоор би сэрэг мандалтыг хийх хэрэгтэй юм байна. Цөмлөлтийг хийх хэрэгтэй юм байна. Энэ тоглолтоор дамжуул тэр бодсон бодол төлөвлөгөөн дотроо энэ зүйлийг хийх хэрэгтэй юм байна гэд ингээд би энийгээ маш их одоо бүр бэлтгэл бас дахин бэлтгэл гэдгээр хичээл зүтгэл гаргасан. Тэгээ маань бас үнэхээр цөмлөлт сэрэг мандалтыг авчирч чадсан. Нэгсэнтэй тэр хүмүүсүүдийн оюун бодолд байгаа тэр хандлагыг би өөрчилсөн болов уу гэж бас бодож байгаа. Тэг яадгүй л тэгж бодоод байна шүү дээ, тэ. Магадгүй ухраагаад би хойшлуулад 40 настай Ариуна гэдэг. 40 настай Ариуна байхдаа би ийм зүйлийн тухай хизэж боддгоо байсан. Бүх зүйл өөрөөс өөрчлөлтүүдийг хийх. Тэгээд одоо энэ бусдыг уучлах тий бид нар 40 настай Ариуна хахад амьдралыг ойлгох гээд явж байгаа тий амьдрал 40 наснаас эхэлнэ гээл тий тэгээ нэг яахаа мэдэхгүй юунд хандхаа мэдэхгүй эсвэл нэг хин нэгэнд найдвар тавиал хүнд найдаал бид нар шарх аваал ингээл нэг яваал тий тэгэл ингээл амьдралын утга учирыг олох гээд явжсэн тийм Ариуна байсан баг эргүүлээд 30 нас руу очлоо гингүүд бид нар яг л алаад үгүй гэлтэй залуу хүнчтэй алаад үгүй бист алсан те гэдэг хүн болгоноос галтай бист үнэхээр чадсан гэл тэр нь алдсан ч юм уу олсон ч юм уу бүү мэд те тэр зоргоороо л явдаг те хүч зоргоороо л яваад байдаг тэр залуу насны шүчээрээ тэгэл тэгтээ маш их бүтээлч Ариуна байсан залуу нас залуу байхдаа би бүтээлч тэрийг хийн гэсэн бол би яг л хийдэг тэрнийхээ талд гарч чаддаг тийм залуу одоо дучин бүсгүй охин байла тэгээ тэр энийг ингээ харангуй тэр зоргоороо би өнөөдрийг бас явсан. Ягдвал хүн зоригтой байхгүй бол эрсдлийг үрж чадахгүй. Зоригтой байхгүй бол хүн золиосыг гаргаж чадахгүй тий. Зоригтой байхгүй бол хүн зориулалт гаргаж чадахгүй шүү дээ. Тэгэхээр энэ болгоныг би бол яг хандлагаараа тэр аамаа тийм зоригтой галтай хүн байсан. Аавын маань тэр чанар надад гоё өвлөгдөж ирсэн. Тэнгүүтээ 20 настай Ариунаг харангууд яахаа мэдэхгүй тий. Тэр ч гоё харагдаал, энэ ч гоё харагдаал, тэр мадонногч дөөрөөч, тэр ч дөөрөөч. Тэгээд шингээд өмсөд үзчихсэн гэдэг юм уу. Яг нөгөө өөрийгөө олоогүй Ариуна. Тэгсэн хэрнээсээ нөгөө юм шийдэл нөгөө хийж байгаа юмнууд нь зоригтойч
гэдэг юм уу тийм ариуна байсан болов гэж бас бодож байна. Маш их баярлалаа. Таны бас нэг ярилцлагыг үтсэн чинь нэг ач хүүгийнхэн талаар нэг хөөрхөн юм яриад би бүр үнэхээр хайр үрээд суужлаа. Тэгээд ариуна хичээг бол маш юм humor set-а тий одоо юм хошин шогийн мэдрэмжтэй хүн гэж боддог. Тэгээд бидний өнөөдөр нөө шинэ жилийн дугаар явж байгаа болохоор бас та нэг юм хөгжилтөө бүр нэг юм санаанаас гардггүй тийм зүйлс байдаг бол бидэнтэй хуваалцах боломжтой юу? Тэ стахөр манай өвөөнийх өөрөө тийм манай ачиг их сайн сурган хүмүүжүүлдэг. Тэгэл эмээдээ очиод хайртайгаа тэлчих гээл. Тэр чинь ингээд аюу эмээг ингээд их гой зөөлөлж штэ тий. Эмээ танд баярлаа шүү. Баярлаа гэд очиод тэлчих гээл. Тэгээ нөө Монгол амьдрал болохоор ингээд Монгол амьдрал чихгүй штэ. Ялангуяа дуучууны амьдрал. Тэгээ дийлэх юмд заримдаа бартер байдаг те. Тий өнөө шүү надад. Би чи бартер маш их дуулсан те. Оронд нь тийм авчигээд эн чинь бас бэлэн мөнгөтэй зарим компаниуд ингээд ариун агчаа талыг нь бартерлж болох уу гэл ингээд аюул солилтоор асууш. Тгий гэл. Тэгээ нэг маш гоё нэг хөгжилтэй юм юу гэхээр нодон жил одоо хүүгийн маань ач хүүгийн маань сурж байгаа эко гэдэг их гоё тийм цэцэрлэг байдаг. Тэгээ би судлаад манай экогийн захирал Солонгоо намайг ариун агчаа та манай юм дуулаад өгöd. Хүү яа тэ барталж болох юм уу гэхгүй. Тэгсэн чинь болно штэ ариун агчаа та талыг нь бартлаад ингээд ачууга ингээд манай цэцэрлэг сурчихгүй гэд. Тэг цэцэрлэг бартер гэхээр миний санаа байхгүй. Бараа мараа бартарлаад ингээд гэсэн чинь цэцэрлэг бартаг юу илээ гэж би чигээр бодоод тэгээд бартарл ингээд тэгэл би цэцэрлэг дээр нь очиод нөгөө дуулчихгүй юу? Нугаа дуулж игээл би ч ястаа гэл тэгэнгүүтээ би одоо ингээд миний ач хүү энд сурдгийн байгаамаа. Тэгээ би ингээд одоо цэцэрлэгт ингээд дуулж өгч гинэ гэд ингээд тэгсэн чи өвөө чи хамгийн гоё нөхс гэхээр өвөө тэгсэн чи ачтаа ингээд үг дамжуулж байгаа. Эмээ намайг цэцэрлэгт оруулж өгсөнд баярлалаа. Та миний цэцэрлэгт дуулж өгсөн штэ эмээ. Баярлалаа эмээгс би бүр нууцсан стабар дээр. Энд чи Монгол амьдралтай. Ямар гоё юм. Гэтэ имэгийг хамгийн гоё байцтай шээ. Хүүхдсээс өөрхий. Тэгсэн чинь тэгэхээр хамгийн гоё хоёр дахь юм юу гэсэн чинь нөгөө эмээ өвөө байн хэлүүлээд байхгүй юу. Тэгсэн чинь ачдаг чинь эмээ өвөө би эмээ зөндөө хэлсэн шүү дээ баярлаа гэдгээ хэлсэн шүү дээ. Одоо болоо шүү дээ гэж байна. Зөндөө баярлаа гэдгийг одоо хэлэхгүй гэж байна шүү дээ тий. Хэл баярлах гэдэг. Баярлаа гэж хэлүүлээд байгаа байхгүй юу. Тэгээ ирээ гар үсэн. Супер нэрэ. Манай эмээ дууч ариуна штэ гэж. Манай эмээ дууч ариуна гэд манай 93 настай миний аны ээжэд хэлсэн байгаа. Яг тэгвэл эмээ нэг жоох ингээд үг хэлээд чи ингэсэн байна гэд хэлсэн гэж. Тэгсэн чинь би ингээд зогсоод миний хань зогсчихсон. Тэгэнгүүтээ 93 настай эмээгүүд миний эмээ дуучин ариуна гэж яваад өгч. Бас ариуна хараа яг гэдэг дууч ариуна хараа. Хамгаалах юм шүү дээ. Юунаас хамгаалах юм шүү дээ. Тэгэл нуурн штэ. Тэгэхээр одоо яах юм бэ те? Бүр ач гэж нэрэ баярлалаа. Үнэхээр гоё ялаа. Үнэхээр гоё дугаар болж байна. Ариуна хч маань бол яг энэ инээ дээрээс та манай студийн жаврыг сайхан өргөгээд өглөө шинжилгээ юм аа. Тэгээд өөрчлөж байна шүү дээ. бол маш сайхан байлаа. Ямар ч сандрал байсангүй. Ариуна хч маань өөрөө маш гоё юм халуун дулаахан энергитэй бүсгүй эмхтэй байна. Тэгээд өнөөдөр бидний урилгыг хүлээн ирсэнд маш их баярлалаа. Танд бас юм гоё. Бас ингээд бас те амьдралаа бас туршлагаа тэгээ алдаа оноогоо хуваалцах бас боломжийг өгсөнд бас терминалынхантай бас талархъя. Баярлалаа. Тэгэхээр бас надад бас сайхан баяр хөөртэй дугаар байлаа. За тэгээд бидний ивент тэтгэгчээр ажиллаж байгаа PJ Godi өсний арчилгааны бүтээгдэхүүнийг бас танд бэлэг болгон өгье. Тэгээд хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Тэгээд ирээдүйн эрүүл энхтэй гэр бүлд нь аз жаргал хамгийн гол нь эрүүл энхийг таны гэр бүлд одоо хүсэж байна. За баярлалаа. За.